Би нэг сэлфи онгойлгож юм шиг надад санагдаад байгаа шүү дээ. Наа сая онгойлгохаар. Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Yeah, I was down but now I'm up. I was down but now I'm up. Yeah, it's all God, this ain't no love. Yeah, I used to be stuck in that mud. Yeah, I was down but now I'm up. I was down but now I'm Оо за энэ нөгөө одоо нэг шүн шиг гэрээ төслийн манд та. Манай чи амар том угааз. Тэр нь одоо ингээд 1 2 3 4 5 болоогүй тийм ээ. За тэгээ бас нэг эдийн нэг онцлог нь нөгөө блог болгон дээр нөгөө фитнес хий бассан. За одоо жишээлбэл ингээд энэ 3 лагийн дэв тий одоо ингээд эхний блог юм байна болохоор бассейн, фитнес, клуб хаус. Вау. Гоё. Бассейн Тэгэхээр одоо ингээд энэ болгож ингээд тастаа тийм үү? Тийм. Одоо тэгвэл энэ 3 байшин чи ерөөхдөө одоо яг одоо тэр клуб хаустаа бол түүхий тий төрсөн өдөр ингээд янз бүрийн арга хэмжээ хийж болох нь шүү дээ. Тэргээ ихтэй мэдээж уршил захиалгаа өгөөд тийм ээ. Одоо энэ стаа шүү дээ. Тийм байх тий. Үнгүү орчин суугчтай үнгүү гэсэн тийм ээ. бас нөгөө фитнес нь бассейн нөгөө Оо тийм үү. Шүшиг гэгэн дээр нөгөө 5 загварын байр байгаа юм билээ. За гинэхэд 49.5 руу орчихсан хаа. Хаасан магадгүй ингээд бид нэг яран нэг би нэг сэлфи онгойлгож юм шиг надад санагдаад байгаа шүү дээ. Наа сая онгойлгохаар. Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Одоо хараад 49 хүртэл готор байх юм уу? Харин тэгээд нараа бас ингээд шкаф бүр ингээд хангалттай том. Энэ хаалта 1 2 3 4 хаалгатай шкаф гэж боддоо. Яг энэ үүдэнд Тэгэл энэ илүү төвтэй юм аа. Одоо 50 хүн болдгоо шүү дээ. Өө энийг шүү дээ тий. Ялангуяа одоо тэгээд бид нар чи хэцүү шнэ цөөх хүмхээ ингээд тавин тий. Газар тавих хэцүү яа. Цүхөө тавьлаа хүүрээ аялаа шууд төлөв орлаа. Тий энэ бол зөв яаж ч яаж хэрэглэнэ. Вау. Эсэн чинь нэр тийм биш дээ. Хүрхж байна гэж хараад тий. Хүрхчээд хараад исэн болохоос энэ дээдлийнх нь энэ юусоо нөөцтэй ямар ч зориултаар хийж болно бас. Ажилтаа хүнсний агуулгах дээр тий эдad дүүн тавилгаа юм ном хэллээ. За энэ галтгаа бас амар хөөрхөн. Бас л батамж явуулстай бас л үнэхээр супер агамда тий. Тэгээ бас ингээд шалнаасаа таа зурсал өндөр хийсэн. Тэгэнгүүт энэ ингээд мэдрэмж нь өөрөө амар готны том галтгаа юм шиг. Өдрийг санагдаж байгаа. бас их том үр аим саруулсан байна. Тийм бааз. Тэгээ надад бас ингээд нэг энийг тогтчихоход айгүй бас айгүй амар байсан. Яасан гэвэл нөгөө Ливингогийн нөгөө энэ хоёр диван маань уусаа мөргөл юм билээ л те. Тэнгууд энэ чинь метр 40-тэй метр 40-тэйг өөдөөс нь харуулад одоо тэр голын тэр байгаа хөл амрагч тэрийг уралдаа тавиад суучих болно. Гэр бүлээрээ шинжлээ одоо энэ чинь ингээд өнгөрөх гэж шүү дээ те. Энийг ингээд нийлүүлчихнэ. Нийлүүлэнгуудаа энэ дээр чинь ингээд нэг 4 5 хүн суучин. Тэнгуудаа ширээгээ урталт нь авчирч тавилаа, наагур сандлуудад тавилаа. Ингээд яхад бол нэг 10 хүн суучин. Тий. Бас ингээд аюу тийм хувирах чадвартай. Бас тийм диван бод аюу таа юм шүү. Тэгэхээр нөгөө яг Ливингоос яг тавилгаа бүр илүү нөгөө айгу яг энэ нөгөө байрынхаа тогтчлолтод яг тийм тий зориуж нөө тэгэж авчирж байгаа учраас саан гэж яриад идэв шүү. Ер нь бол тэгээд ихэнхийн дандаа судалгаа хийж дахиад авчирж байгаа учраас ямар ч асуудал байхгүй тухайн хүн өөрөө шийдээд те за энэ нэр үнэхээр таламжтай байна гэхэл яг л энэ орон зайдууд бол яг тааруулсан тийм ингээд бэдэн ширээ сандлуудад байгаа шүү. Сайн ингээд энэ надаас амар таалагдчих. Би энийг бас өнөхний өрөөг ингээд эмхтээлийн талаас нь айгүйх ингээд хийхийг хүссэн. Орман өөрөө юм жоохон тансаг байхгүй юу? Тэр бас ингээд би гоё бүр олон гоё тансаг болгоод илүү гоё тийм тогтоо болохыг бас хүссэн. Гоё үнэтэй харагдахыг бас хүссэн. Өнөхнийх нь common үнэхээр сайн бүр ингээд аюу гоё айдалхаа минимал тий бүх юм нэг юу одоо орчин үеиш угаасаа тий бүх юм тийм минимал тадрууга шилжиж байгаа учраас ингээд хүнд нэг авсаахан царуулхан цаанаа бошкотой бошкон дээрээ бас тий ингээд өөртөө гараад бас уугаад тий кофего уух тийм боломжтой. Бичээсийг болохоор би нэг жоохон гоё тийм бас тайван болгоё гэж бодсон. Тэгээ ер нь одоо жоохон асгыг ногоон төр өнгө хийсэн. Ногоон өнгөч өөрөө нэг тийм гоё бас тийм ногоон дудаахан өөр амьсгал ойлголно тий нэг тийм тайван галтгаа жижигтэр учраас ингээд цайвар өнгөч бас аюу пакет бас сэлгэр харагдуулна. Цэмцгэр. Наач бас аюу таасан цаад байгаа. Одоо ингээ хараа гоё юмудаа энэ тий хангалттай хаос тийм 20 метр бүр. Наач ингээд миний бодор ингээ метр 20 гахаа дараг.
Метр хардаг гэдэг чинь бүр хангалттай. Дундуу гоё орчин. Одоо ингээд феноменоныхаа вокалыг хийж олно те. Гоё юмнуудаа чинь ингээд ч болно. Энэ дэр бас нөгөө хэрэгс байна. Бага байсан яах юм. Тэгээ бүгд байгаа. Гэрэл хийчихээр харин дотор ингээд нэг гоё үнэтэй гоё юмнуудаа хийчихээ. Энд одоо ерөнхийдөө тэ баар болчих жоохгүй. Тэгээ гэрээ үзэмжинд ч гэсэн бас Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. гоё. Харин баа. Тэгсэн тухтаагаад тэгэл одоо ингээд гэрээ хийсэн чи одоо ингээд хөвтөн шүү дээ. Ер нь хэрдээ хүмүүс ч аюу ихтэйхэн тухтай. Пресний одоо даун нэлээд тийм. Тэгээ миний нөгөө хэлээд байсан чи энэ хүл амраг чигээр би ингэж шийдсэн баа. Шигдээд нэг хараад идэг штэ тий. Бид ч байн бай суудлаад цасаад энд бол ямар ч тех шаардлагууд байхгүй. Гой тийм амарсан. Нэг суучаар бас мөргө санагдаад байгаа юм чинь. Өдөр удаан нойрч хүрсэн. Тэр гоё юм нөгөө хэлбэрээ өөрсдөө зохион байгуулж тий нэг хувирах чадвартай. Одоо энэ сүүлийн үед бол тийм хувирах чадвартай юм чи юу нэг маш их хүмүүст хэрэгтэй. Тэгээд минимал зохион байгуулахад ч гэсэн бас айгүй нөгөө бас нөгөө арсанд хүрэлцэх мэдрэмж нь хүртэл бас өөр хаад. Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Бүхнээрээ одоо яг ингээд энэ 49 м квадратад энэ тагваруудад ингээд хамгийн супер байгаа тий. Ингээд нэг яван тавьчих чинь ингээд нүгэлдэд байдаг штеп. Тэхгүй байгаа ч тий. Ингээд орон дай нөөр ингээд юм тасарсан учраас энэ ямар ч нүгэлсэн мэдрэмж төрөхгүй. Яг гоо тий. Миний бас ингээд ажигснаар спотснаар энэ нэгэд авчуур байхгүй. Авчуур хийгээгүй учраас ингээд бас илүү тийм цэлгэр ингээд тааж маань өндөр аваад байгаа байхгүй юу? Яг тийм ингээд тууз ингээдлээр ингээд шийдсэн. Одоо энэ чинь ерөөсөө хамгийн сүүлд дээшээ ингээд харахад ингээд гоё тийм цэлгэр дээдлээ өөрчлөлт тунгаар шийдсэн тий. Одоо энэ чинь ингээд дугаач хийчих дагуу амаа. Ингээд нөгөөчүүдээ ингээд тий цэвэрлээ. Тэр хүмүүс өөр юм байсан бол бас хэцүү шүү дээ. Дахиад ингээд будаалан дээр энэ бас амар ингээд бас айгүй олзуурхаад байгаа. Даун надад санагдаад байгаа. Барихад мэдрэмж нь хүртэл тийм байгаа ч ингээд нэг хүүтэн гэдэг тийм юу байхгүй бодуулаахан шүү дээ. Тэгээд маш гоё нэг цэвэрхэн цэвэр гэхүү. Тэгээд магадгүй энэс одоо саруулсан харагдаад ч гэж магадгүй. Тийм уул юм бас яг эндээ л байгаа. Тэгээд таац нөрө 285. Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Ерөнхийдөө одоо ингээд шүншиг гэгэний ингээд яг энэ зохион байгуулалтууд тий шкамны шийдлэгүүд айдадахаар бүр хандлын нэг тийм тусгал нь одоо гаднаас ямар ч илүү тийм шкафсаа захиалах юус шаардлага байхгүй. Бүх юм бэлэн. Оо иш ангаж ороод биш юм. Ялмарсаа багаар таарч штеп. Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Бас юм там одоо чи тэр ингээс ахсууд чи юу энэ дундуун тий. Чи захаад тэгээд найд нөөр бас битээ тий. Ер нь бусаад дүр шийдчих нэг зүгээр юм аа. Баанс нь тэгээд тэр нь бодох хүн ойлгохтой байхгүй тий. Өсөд тий хамгийн сүүл үеийн минимал загвар болчиход байгаа. За юм бэ. За манай 49.5. тийм 49.5 тагаас маш гоё замаа аваарэ. За 49.5-таа танилцсанд баярлалаа. Хад жаргалын өргөөг шүн шиглэн бүтээв. Шүн шиг гэгэн хороолол. Yeah, I was down but now I'm up. I was down but now I'm